Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар үзүүлж байна. Нэмдугаар ангийн охин Зулааг зуны амралтаар нь англи хэл суралцуулах зорилгоор эцэг их нь ганцаарчлан англи хэл заан гэсэн зараар нэгэн багш залууд охиноо суралцуулахар болжээ. Хүүхдүүдэд англи хэл заах тэр залуугийн жижигхэн танхимд дүүрэн ном судар өрөөстэй харагдана. За охин минь, заавал гадаа дотоод явж мөнгө цаа сурсгаж байхаар үлзий баг шиг ийм сайн хүний хажууд хилээ дээшлүүлээд амнаа гэдэг чинь хичнээн сайн хэрэг билээ дээ. Одоо зуны амралтаараа элдвийн зүйлд анхаарлаа хандуулахгүй энэ хүний хажууд суугаад сайн суралцаад авах хэрэгтэй шүү. Үлзий багш, манай энд сайн загаараа хилэндээ их таар хөөгч шүү. Зуны амралтын 2 дахь 7 хоногоос Зулаа охин Үлзий багшийн хичээлд суухаар ангидаа хүрэлцэн ирлээ. Зулаатай хамт бага дунд ангийн 3-4 хүүхэд цуг суралцахаар ирсэн байлаа. Үлзий багш Зулаад хэдэн өгүүлбэр зүйн задаргаан дээр ажиллах даалгавар өгөөд бусад хүүхдүүдийн хэл авяан дээр ажиллаж байлаа. Зулаа асуух зүйл гараад Үлзий багшд хандахад за Зулаа, энэ хүүхдүүд нэг сайн ойлгуулж чад. Хоёулаа дараа нь тухтаа суугаад нэг сайхан хичээлээ заа юу. Тийм болохоор чи одоохондоо ойлгохоос нэхлээл дөрмөө тогтож байгаа за гэж хэллээ. Хамт суралцж байсан хүүхдүүд нэг нэгээрээ явхад Зулаа охин Үлзий багштай хамт үлдлээ. Үлзий багш Зулаагийн хажууд суугаад за яаж вэ та Зулаа? Зөв. Ер нь гол нь өгүүлбэр зүгэл зөв гаргах нь чухал байгаа юм шүү дээ Зулаа. Үлзий багш ийхүү хэлээд Зулаа руу шахансуулаа. Тэд дэвтэр дээр нилээд хэдэн өгүүлбэр задлан бичиж харилцсан ярьж байлаа. Үлзий багш харилцсан яриан дээр Зулаатай гар барих, мөрөн дээр нь хөнгөн алгадах зэрэг харилцааны үйлдэл хийж байсан бөгөөд Зулаа хамаг ухаан санаагаа хичээлдээ хандуулсан байлаа. Тэд өөр хоорондоо англи хэлээр харилцсан яриад давтаж байгаад Үлзий багш I just want you hug you гэж хэлээд Зулааг тэвэрлээ. Үлзий багш Зулааг арай удаан тэврэх шиг санагдахад охин хүчлэг шахуу багшаас холдлоо. Зулаа охины дотор нэг л сонин совин төрсөн боловч бодлоо хянаад эргээд хичээлд орлоо. Орой Зулаа гэртээ ирээд ээжтэй "Ээж, Үлзий багш дээр ахаад явахгүй ээж болохгүй юу?" Юу яриад байгаа юм бэ чи чинь? Дажгүй сайн багш байх чинь үлээ. Тэгээч 2 сараа нь би мөнгөний төлсөн байгаа. Яагаад чи дандаа ингэж юм болгон дээр шалтгаглаж зөрүүдэлдэг байна? Энэ удаад аав чинь чамд их найдаж байгаа шүү. Дараа өдрөөс Зулаа босод хүүхдүүдтэй хамт хичээлээ дуусгаж эрт тарахыг эрмэлзсэн боловч Үлзий багш тийм боломж олгосонгүй. Үнэн дээр Үлзий багшийн заах арга барил ихсэн. Зулаад их тохирч байсан тул Зулаа охин Үлзий багшийн талаар төрж байсан бодлоо таягдан хаяхаар шийдэж түүний хэлсэн заасан бүхнийг сайтар тогтооход ухаанаа хандууллаа. Тэд нилээд хэдэн хичээл үзэж энэ өдрийн хичээл дууслаа. "Багшаа, өнөөдөр миний хэллэг хэр сайжирсан бэ?" Чи өнөөдөр маш сайн байлаа. Яг энэ байдлаар явах юм бол чи зуны сүүл ирэхэд чөлөөтэй ярих юм байна. Ийм сурагчтай байхад ч их оромтой байдаг юм шүү Зулаа. Үлзий багш ийхүү хэлээд найрсаг зангаар Зулааг тэврээ гэсэн утгаар гараа алдаллаа. Зулаа багшийнхаа хэлсэн үгэнд урамшиж очиж тэврүүлэхэд Үлзий багш түүнийг тэврэн аваад "Бүр сайн хичээгээрэй" гэж хэлэхдээ хүзүүн дээр нь үнсээд бүхсэн биеэр нь илээд авлаа. Зулаа цочин Үлзий багшаас болт үлсрэн зайлж "Багшаа, та чинь яаж байна?" За, хуучлаарай даа Зулаа. Багш нь яах вэ? Гадаад 7 жил болсон болохоор хүмүүстэй жаахан чөлөөтэй харилцаад л сурчихгүй юу да. За чи битгий буруугаар ойлгоорой за. Чамаг би сайн суралцуулна гэдэл ээж чинь амлчихсан болохоор яг чамд би нэг илүү дотн хандж байгаа нь энэ юм штэ. Тэгэхээр Зулаа, хоёулаа илүү сайн хичээж байж амжилтанд хүрнэ. Тийм биз? Зулаа гэртээ харих замдаа өөрийн зүүн совинд бүрэн итгэлтэй байлаа.
Зулаа энэ бүгдийг удаан тэсэхгүйгээ мэдсэн байлаа. Гэхдээ тэрээр ийм асуудлын талаар хэн нэгэнтэй ярилцах хүсэл байсангүй. Тэр тусмаа гэрээхэнтэйгээ түүний сэтгэлийг засаж зөвлөгөө өгөх хэн нэгэн түүнд хэрэгтэй санагдаж байлаа. Найз нөхөд ойр дотны хэн нэгэнтэй ийм асуудал ярих түүний хувьд бэлэн биш байсан тул Зулаа охин эргэлзэх зүйлгүй 108 утас руу залгасан байлаа. Байна уу? 108 уу? Байна. Хүүхдийн тусламжийн утас 108 таныг сонсож байна. Би багшийнхаа талаар мэдээлэл өгөх гэсэн. Намайг элдв янзаар оролдоод байгаа. Би их олон удаа твцсэн л дээ. Надад манай аав ээж хоёр итгэхгүй байна. Би хинт хантгаа мэдэхгүй л танах руу ярьж байна. Надад туслаач. Ийхүү Зулаа охин хүүхдийн утас 108 дугаарт багшийнхаа талаар мэдээллийг өгснөөр 108 утас асуудлыг тэмдэглэн авч Зулаа охинд зөвлөгөө өгөн хүүхэд хамгааллын багтай шуурхыг хамтарч ажиллан Зулаагийн асуудлыг цаг алдалгүй шийджээ. Таны мэдээллийг хүлээн авлаа. Бид холбогдох газруудтай холбон зуучилж шуурхай арга хэмжээг авах болно. Мэдээлэл өгсөнд баярлалаа. Түүнийг хамгаалж дэрэгдэн хорооны нийгмийн ажилтан, хэсгийн цагдаа, сургуулийн нийгмийн ажилтан, хорооны засаг дарга, өрхийн эмч, аймаг дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын ажилтан гээд хүүхэд хамгааллын олон хүмүүс байсныг Зулаа охин мэдэж авлаа.